Сайн байцгаана залуусаа энэ удаагийн акшн блог маань эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань өмнөх дугааруудаас нэлээд онцлог байдлаар танд хүрэх гэж байна. Тэгээ учир нь юу вэ гэхээр COVID-19-ийн цар тахлын хүрээнд хөл хорой тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн дугаарыг бид нэр онлайн хэлбэрээр танд хүргэнэ. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочноор гэрэл зурагчин аялагч Ган Үлзий маань оролцсон. За сайн уу найз минь? Сайхан карантинлж байна уу? Сайн уу гэд нэвтрүүлэг шиг сайн байна. За сайхан карантинлэгч нь үр хөвтөлтэй өдрүүдийг өнгөрөөж байна. Тэгээ улс орон ийм нөхцөл байдалд орцсон байгаа юм чи. Төгөлийн зөвшөөрөд өөрийнхөө бүтээх ёстой зүйлүүдээ хийгээл сууж ин да. Чамаар сонин сайхан юу байна? Надаар 850. Одоо тэгээд нөгөө тахлын үеийн дуурлал гэх ном байдаг ш. Тэрнтэй адилхан одоо нэг тахлын үеийн влогийг гэрээсээ хийгээл сууж байна да. Тий. За тэгэхээр Ган Үлзий битээр бол за нэлээд эрт дээр үеэс найз их нөхөрлөд үдийг үрсэн. Тэгээ миний санджаагаар бол бид хоёр анх 2008 онд манай акшнгийн нэг хамтарсан үзэсгэлэн дээр танилцчихсэн санагдаж байна. Тэгээд тэр үед Ган Үлзий маань уул нь Nikon байсан. Nikon барьдаг байсан. Одоо тэгээд Canon барьдаг болсон байгаа шүү дээ. Тэ чивэл айгүй сайн тодорхой санаж шүү хэдэн уулзнаа. Би үл нэг Flickr акшн шүү юу лээ сүүдэр цэг комент ингээд тэдний аль нэг уулзалтуудын аль нэгэнд танилцсанаа бол санаад байгаа. Ямар ч хэлсэн 10 гаруй жил нөхөрлсөн байна. Тэр Nikon-ы үед бол би хамгийн анх гэрэл зураг сонирхож эхлээд худалдаж авсан D50 гэдэг камер. Тэгээд тэрийг нэг аль хэрэг хугацаанд жил орчим бариад дараа нь Canon болгож сольсон Canon-ы 50D гэдэг камер болсон. D50-аас 50D рүү явсан. Үүндээ нөгөө нэмтгүүний байрыг л өрчсөн болохоос нийлбэрийн үр дүн бол яг хэвээрээ байсан. Ийм байна да. За тэгэхээр Ган Үлзий маань нөгөө гэрэл зурагчин Туяа багштай хамт чинь нэг урлагийн зөвлөлийн төсөл байсан билүү дээ. Нэг хүүхэд ба дуран гэх төслийн хэрэгжүүлж байсан шүү дээ. Тэгэхээр одоо магадгүй манай залуучуудад сонин санагдаж магадгүй. Тэгэхээр тухайн төсөл маань тэр үед хальсны аппаратаар зураг авдаг. За тэгээд авсан зургаа өөрсдөө лаборатори дээр боловсруулдаг тийм гэрэл зургийн сургалтын төсөл байсан. Тэгэхээр энэ төслийн талаар товчхон ярьж. 2005 онд Монголын урлагийн зөвлөгөөд байгууллагад би хөтөлбөр зохицуулагчаар ажилд орсон. Тэгээд ороод авсан хамгийн анхны маань төсөл хүүхэд ба дуран гэдэг энэ төслийг эхнээс нь одоо боловсруулад нөгөө ивент тэтгэгч хамтрагчид оролцогчдоо бүгдийг тодорхойлоод ямар хүүхдүүд суралцах уу, ямар хөтөлбөртэй байх уу, хэн багшлах уу, одоо хэн ивент тэтгэх үү, ямар хугацаанд үргэлжлүүлэх үү гэд бүгдийг нь эхнээс нь бий болгож хэрэгжүүлсэн төсөл маш үр дүнтэй болсон. Английн хүүхдийг ивэхсэн, ивент тэтгэсэн Туяа гэд багш одоо өдөртөж явуулсан. Английн Карл гэд зурагчин залуу зөвлөгөө өгч бас ажилласан. Би ингээд зохицуулагчаар оролцсон. Энэ төслөөс нэлээд олон гэрэл зурагч хүүхдүүд төрсөн. Айгуу сайн гэрэл зурагчид бий болсон. Тийм үр дүнтэй төсөл гэрэл зургаар дамжуулж одоо хүүхд залуучуудын бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх гэсэн ийм зорилготой ийм төсөл байсан. Тэгэхээр одоо гэрэл зураг сонирхогч залуучууд маань Ган Үлзийг харахаар нэг шарт хэрэгтэй тэгэл байнга л хөдөөгаадаа явж исэн. Энэ хотод баг байдаг юм уу, байдгүй юм уу гэмэрлэг хүн байдаг ш. Тэгэхээр Ган Үлзийгийн анхны аяллууд маань хизээ эхэлж исэн бэ? Одоо миний санаж байгаагаар бол бид нэг 2011 онд билүү. За нөгөө улсын драмын Эрдмийн театрын үүднээс нэг аялалд үдэж гаргаж өгч исэн санаж байгаа. Тэгэхээр хизээнээс аялал маань эхэлж исэн байна. За би гэрэл зураг сонирхоод 2007 оноос эхэлж сонирхсон. 2010 оноос гэрэл зургийн аялал гэдэг юм байх ёстой байна гэж ойлгоход 7 сарын 11-нд 2010 оны 7 сарын 11-нд хамгийн анхны ганцаараа аяллаа эхэлж байсан. Өөрөө ч ярьж байгаа тэр драм дээрээс гаргасан аялал бол яг миний гэрэл зургийн төсөл гэж шинээр эхнээс нь бий болгоод одоо төслөө боловсруулад ивент тэтгэгч хамтрагчид одоо хамт явах хүмүүсээ тодорхой болгоод эхэлж исэн хөгтөнгөрийн орноор гэдэг гэрэл зургийн аялал төсөл. Энийг 2011 оны 5 сарын 20-д анх одоо драмын театр дээрээс хөтлөхөд манай Flickr-чин гэрэл зураг сонирхогч залуучууд зөмөрөө одоо цуглаад намайг тийм одоо ёслол төгөл төр баяр баясгалтантайгаар гаргаж өгч байсан. Энэ бол одоо эртний явдал гэхдээ л маш том зүйлийн эхлэл байсан. Ийм үйл ажиллагаа, үйл явдал. Баг 10 жилийн өмнөөс байх нь шүү дээ. Тэгэхээр
Хөх тэнгэрийн орноор хэмээх аяллаа төсөл маань одоо ч сүргэслээ явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр аяллыг тэгж эхлүүлээд би 4 сар гарангийн хугацаанд Монгол орноор 25,000 км аялж гэрэл зургнууд дарсан, зөрөгтөөж явсан. Тэгээд яг энэ төсөл маань өөрийн гэсэн үр дүнгээ буцаага тайлагнах ёстой тийм төсөл. Ивент тэтгэгчтэй эсвэл одоо тэр сонирхож байгаа хүмүүст би юу хийснэ харуулахын тулд 12 онд хамгийн анхны Хөх тэнгэрийн орноор гэдэг үзэсгэлэнгээ Монгол Ардын 8-ын байран дээр тусгаар тогтнолын ордныг 5 тохорт гаргаж ирсэн. 2012 оныхоо өвөл Хөх тэнгэрийн орноор гэдэг фото зургийн альбом гаргасан. Тэгээд тэрнээс хойш яг энэ нэрээр би Facebook-ийн пэйж ажиллуулж байна. Хөх тэнгэрийн орноор гэдэг нэртэй сая өнгөрсөн 12 сарын 20-нд 3 дахь үзэсгэлэнгээ гаргасан. Мөн Хөх тэнгэрийн орноор гэдэг нэртэй цуврал 2 фото альбом гаргацсан. Ингээ явж байна. Тэгэхээр ер нь нийтдээ хэдэн бие даасан болоо хамтарсан үзэсгэлэн. За ер нь тэгээд гадаад дотоод нэлээд гаргалаа шүү дээ миний мэдж байгаагаар. Тэгэхээр мөн хэдэн альбом хэвлүүлсэн байна одоогийн байдлаар. За гэрэл зургийн үзэсгэлэнгийн хувьд бол Хөх тэнгэрийн орноор гэдэг нэртэй цуврал үзэсгэлэн 3 дахь гарсан. Голоор нь нүүдэлчин Монгол гэдэг хар цагаан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан. Ахаад цадиг гээд бие даасаа ахаад түүх соёлын дурсгалт газруудын зургийг харуулсан үзэсгэлэн гаргасан. Хамтарсан үзэсгэлэнгүүдэд бас нэлээд оролцсон. Гадаадад би Сингапурт тэр нүүдэлчин Монгол гэдэг үзэсгэлэнгээ тавьсан. Сая өнгөрсөн 19 оны 11 сарын сүүл 12 сар ихээр Хөх тэнгэрийн орноор гэдэг үзэсгэлэнгээ Хятадын Бээжин хотод гаргасан. Энэ үзэсгэлэн бол нь Бээжинд 11 сарын сүүлээр гаргаад 12 сарын 20-доор одоо Монголд гарсан энэ хоёр үзэсгэлэнд гарцсан байсан. Тэгээд дараа нь хавар бид нэр Москвад тавихаар төлөвлөсөн байсан. Тэгээд бүх юм яриад тохирсон байсан. Тэрний дараа цаашлаад Европын ганц нэг орнууд гарыг төлөвлөж исэн боловч цар тахлаас болоод хойшлогдчихлоо. Хамтарсан үзэсгэлэнгийн хувьд бол Солонгос, Хятад, Орос, Итали, Шахаачлын нэлээд эдэн газруудад хамтарсан үзэсгэлэнгүүд оролцсон. Тэгэхээр ер нь анзаарч байхад голцоо ганцаараа гэрэл зургийн аяллаа хийж байгаа харагддаг. Тэгэхээр ер нь яагаад ганцаараа аялаад идэх юм бэ? За гэрэл зургийн аялал өөрөө нөгөө бусад төрлийн аяллуудаас арай онцлог л доо. Ганцаараа явж байгаа тохиолдолд хамгийн давуу тал нь юу гэдэг вэ гэхээр цаг агаарын нөхцөл ч юм уу ямар нэгэн шалтгаанаас болоод би одоо тухайн зураг үр бүтээлтэй авахын тулд тодорхой урт хугацааг зарцуулах хэрэгтэй болсон тохиолдолд бусдаас хамааралгүйгээр тэнд төвчээртэй байж чадна. Эсвэл явж байгаа аяллаа өөр ямар нэгэн одоо сонирхолтой газруудаар сольж өөрчлөх ч юм уу чиглэлээ өөрчлөх тохиолдолд ганцхан үнийн шийдвэрээр өөрчилж болно. Нөгөө талаасаа гэрэл зургийн аялал ингээд явж байгаа тохиолдолд нэлээд эрсдлийг дагуулдаг. Энэ эрсдлийг ганцаараа туулж одоо үүрч гарах тийм бололцоотой. Бусдыг одоо дагуулж эрсдэлд оруулахгүй гэсэн зүйлүүд байдаг л та. Тэр талаасаа ганцаараа аялал хийх нь бол илүү хялбар байдаг. Тэгэхээр гэрэл зурагчийн хүний хувьд барьж байгаа техник хэрэгсэл аппарат дуран бол нэлээд чухал хэрэгс зүйлүүдийн нэг бол бараг нэлээд чухал жоо. Ерөөсөө хамгийн номер 1 хэрэгтэй зүйлийн нэг. Тэгэхээр гавцгийн хувьд ер нь яг ямар аппарат дуран хэрэгжилж байна одоогийн байдлаар залуучууд маань сонирхож магадгүй л дээ. Та түрүүн би хэлсэн нөгөө Nikon барьж агаад жил хэртээ бариад Canon болж өөрчлөгдсөн. Одоо Canon-ы 3 боди 10-аад дурантай явж байна. Ер нь нэлээд сайн өөрийгөө одоо тоногдож авсан гэж боддог. Гэхдээ л хэрэгцээ шаардлагын дагуу дахиад хувьсч өөрчлөгдөх нэмж өөр технологиуд одоо худалдаж авах ч юм уу тийм шатанд авч байна. Бодины хувьд бол Canon 1DX Mark II, Canon 5D Mark IV, Canon 5DSR гэсэн 3 бодитой. Тэгээд дуран бол 15 мм-ээс 600 мм хүртэл 10 төрлийн дуран хэрэгэлдэг. Ахад дээр нөгөө влог хийж байгаа болохоор жижиг нөгөө аксессуурууд нэмэлт нэлээд байдаг. Одоо мобайл, Osmo Mobile 3, GoPro, Insta 2 360 гэх юм уу. Тэгээд одоо дууны техник, бусад юмнууд гээд нэлээд техникийн тимтэй болцсон баг.
Явуулын студид чухал болсон биз дээ. Тэгэхээр одоо энэ 10-аад төрлийн дурангаас одоо ингээ авсан зургуудаа анзаарж байхад хамгийн их хэрэгэлдэг ямар дурангууд вэ? Ер нь зурагчдын хэлдэг чинь нөгөө нэг юм ажлын дуран гэдэг 24 70 200 бол яг бүр тогтмол хэрэглээний дуран. Энийг хоёр бодид яг нэгээр нь хийчээд тэгээ үүрэл явчихдаг. Их хүчлийн эднэрээр зураг авдаг. Бусад дурангууд бол яг нөгөө тухайлсан зүйлээсээ болоод хэрэгжилж эхэлдэг. Жишээ нь өргөн өнцгийн дурангуудыг бол нэлээ хэрэгэлдэг. Гэхдээ бүр байнга хэрэглээ биш. Макро төрлийн дурангууд байна. Илүү эсвэл одоо амьтны зураг авахын тулд 600 ч юм уу бүр шаардлагатай үед нь 100 400 гээд хоол юмыг татах хөдөлгөөнтэй араас нь гүөх тохиолдолд хэрэглэх ч юм уу. Тэгээд яг тухайн үед юу хэрэгтэй байна гэдгээс бусад дурангуудаа сонгоод хэрэглээ явуулдаг. Тэгэхээр гавалцгийн хувьд өөрийн авсан зургуудтай ер нь яг ямар зүйлийг одоо харуулъя, авч үлдээ гэж боддөг вэ? Одоо бус зурагчдаас ялгах онцлог гэх юм уу? Тэ аялын гэрэл зураг өөрөө ингээд нөгөө явж хийдэг болохоор нэг шугамн дээр би байгалийн гэрэл зураг Монгол нүүдэлч авахыг харуулсан гэрэл зураг шүү. Ахаад төв соёлын дурсгалт газруудын талаар гэрэл зураг бүтээх болцоотой байдаг учраас ерөнхийдөө энэ гурыг төлхөө барьж явдаг. Тэгээд одоо хүн лэмчин амьдралын хэрэгцээгээр ямар нэгэн ивентийн зураг хаяа авдаг, хормын зураг бас хаяа авдаг. Ерөнхийдөө нэг тиймэрхүү. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд одоо Монгол орноор бол бараг хэд тойргоор хэмжээнд л аялал хийсэн байгаа бах. Тэгэхээр ерөн зүгээр дахин очихыг хүсдэг ямар газар байдаг вэ? Одоо дахин зурагт буулгахыг хүсдэг ч гэх юм уу тий? Ер нь бүх л газрууд дахин очихыг хүсдэг. Яг тэр чигнэгээс дахин очдог. Тэгэхээр нэг газар очиод зураг авна гэдэг бол тухайн нэг агшны л зураг байдаг болохоос биш. Нэг одоо тодорхойлт биш болж таардаг учраас өвөл хавар намар цастаа бороотой шороотой өшөө байгалийн янз бүрийн нөхцлүүд байгалийн цаг уурын эсвэл жилийн дөрвөн үйлрэл ингээд энэ бүхнээс нь болоод тухайн газрууд маань өөрчлөгдөж идэг учраас тэр болгон дээр нь очиж зургнууд бий болохыг хичээж төлөвлөж бас тэрний хараас нэлээ явдаг. Энэ зун гэхэд би нэлээ хэдэн газруудаар очисон. Гэтэл яг одоо би энэ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд тэр газруудад очиж би өвлийн ч юм уу эсвэл намраас өвөлж шилжиж байгаа тэр шилжилтийн үеийн зургийг авахыг хүсээд ингээд сууж явах жишээ нь. Яг энэ чинэгээрээ тэр шиг олон цаг үед очиж авсан зургнууд байдаг. Тэгэхээр сүүлд өөрөө чинь фэйсбүүкээс харж байхад за манай Соронзон болд байсан бах. За цаана бас нэг хоёр танихгүй залуу байсан. Та хэд маань бас нэг мөр гээд нэг төслийн ажил эхлүүлсэн явж байгаа шиг байсан. Тэгэхээр энэ төслийн талаар тайлбарлаач та. Тэгээ биологи судлаач залуучуудтай хамтраад өнгөрсөн 100-аас мөр гээд төслийг боловсруулад явж байна. Одоо бол үндсэндээ төслийн үндсэн баримт төчгүүд гүйцэтсэн. Одоо хамтрагчдаа тодорхойлчихсон. Оролцогч хэн байх уу гэдгээ тодорхойлцсон. Зураг авалтын одоо төлөвлөгөөнүүд, нэвтрүүлгийн төлөвлөгөөнүүд гээд юмнууд хийгдсэн ийм төсөл. Төслийн зорилго нь болохоор экологийн боловсролыг хүүхд залуучуудад гэрэл зураг болон видеогоор дамжуулж олгоё. Нийтлэг олон түмэн одоо Монголын ард түмнийг экологийн боловсролд хандах хандлагыг бид нэр илүү одоо өөрийнхөө талаас ямар нэгэн том оролцоо бий болгоё. Тэнд том хаалга байгуул тэрийг одоо тогшох тэр дуу чимээнд өөрснийхөө одоо оролцоог бий болгох гэсэн зорилготой хийж эхэлж байгаа төсөл. Энэ төслийн хүрээнд бид нэр шинжлэх ухааны одоо шинжлэх ухаанд суурилсан амьтдын талаарх зөв мэдээлэлтэй тийм баримтат кинонуудыг бий болгоё. Богино хэмжээний кинонууд 10-аас 15 минутны нэлээд олон кино болгоё. Ахаад бүрийн хэмжээний одоо шинжлэх ухааны баримтат кино хийж нэлээдийг бас гаргая. Ахаад гэрэл зургууд амьтдын болон одоо ургамлын талаарх гэрэл зургуудын санг бий болгоё. Мөн түнчлэн энэ одоо сан болон видео материалууд дээр тулгуурлаад нийтэд хамарсан тийм үзүүрүүдийг бий болгоё. Видеогоо бид нэр сошиалаар гаргая. Фото зураг болохоор альбом болгоё, үзэсгэлэн болгоё ч гэдэг юм уу. Нэлээд тийм хүрээл томтоогоор ажиллах зорилготой тийм төсөл. Тэгэхээр фото болон видео контентууд бэлтгэгдэж гарах нь шүү дээ.
Яг үнэ. Аа. За тэгэхээр тэрнээс гадна бит хоёрын баг зэрэг шахуу ихлүүлсэн бас нэг ажил яваад байгаа шүү дээ. Одоо манай гай улсын маань Nomadic Overland гэдэг YouTube сувг хөтэлдэг. За тэгээд ютубер болцсон байгаа. Тэгээд одоо сүүлийн үед яг л нэг гэртээ байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй одоо энэ сүүлийн блогийн дугаарууд бол өстой ар араасаа цувраал гараад шүү дээ. Маш эрчтэйгээр гарч байна. Тэгэхээр энэ блогийнхаа талаар бас сонирхуулаач тий. Тэгэхгүй яг нөгөө аялал хийгээд эхлэнгүүт ингээд хүмүүс сонирхчлаа юм л да. Энэ хүн аялаад байна. Энэ хүн хаагуур яваад байгааг бид нар бас хармаар шүү. Яаж явдгийг хармаар байна гэд. Зарим нь одоо жишээ нь өөрөө чи аялалд оролцоод хамт явж болох уу гэдэг үл зарим нь та энэ аяллуудаа бичлэг болгож олон нийт харуулаач гэдэг айгүй хүсэлт ирдэг байсан. Энэ дээрээ суурлаад аялж явах хугацаанд тэртээ дөрвөө бичлэг зураг аваад явж байгаа юм чи бичлэг гэдэг нэг юм нэмчий гэж бодоод бичлэг хийчихсэн. Тэгээд энэ бичлэгнүүдээ монтажлаад хэвлүүлээд YouTube сувг дээр Nomadic Overland гэдэг одоо яг ийм влогийг ажиллуулж байгаа. Тэгээд энэ влог маань өнөөдрийн байдлаар нэг дагагч нь 1000 төгсөж явна. Аль болох олон хүнд хүрэгчгээсэн, аль болох олон одоо хүний тэр аялал гэдэг зүйлд орлох тэр одоо сэтлийг бий болгох гэсэн зорилготой хийж байгаа ажлуудын маань томоох эсвэл ялчгүй энэ влогийн ажил. За бас нөгөө Октябрь ах, Баяр ах таад маань нийлээд бас нэг Instagram хуудас одоо энэ аккаунт нээсэн байсан шүү дээ. Ерөнхийдөө нэг байгалийн зураг, за нүүдэлч ахын зургуудаас нэлээд харагдчихжээ. Тэгэхээр энэ Instagram хуудас маань одоо зорилго гэх юм уу? Яг ямар учраас иймэрхүү хуудас нээх болов те? Баяр ах, Октябрь ах би тэгээд манай Эрдэнэ улган өшөө хүмүүс нийлээд байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийг байгуулсан. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээ төрийн бас байгууллагыг байгуулсан. Энэ байгууллага маань болохоор хувь уран бүтээлчин гэхээс илүү хамтарсан уран бүтээлчдийн үйл ажиллагааг цаашид одоо хөгжүүлж явъя. Хамтарсан үзэсгэлэнгүүдийг зохион байгуулъя. Хамтарсан одоо гадны уралдаан тэмцээнүүд оролцъё, гадны одоо үзэсгэлэнгүүд оролцъё. Мөн нэг зохион байгуулалтаагаар гадаад оронд Монголоос хурдчлээ. Гаднаас ирэх гэж байгаа уран бүтээлчдийн тэр санаачлагыг бидний энд хамтарч хийх тийм зорилготой яг байгалийн гэрэл зураг авдаг хүмүүсийн нийгэмлэг нэгдэл болж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Байгууллагатад удаагүй сар гарна л болж байна. Тэр Inspiring Nomads гэдэг Instagram хуудасны хувьд бол бас эхлүүлж байгаа нэг төслийн маань нүүр хуудас болж явж байгаа. Энд бид нэр голцоо нөгөө нүүдэлж ахуйг харуулсан гэрэл зургуудаа цуглуулж явж байгаа. Манай одоо энэ хуудсыг бас дагаараа гэх юм бол бас бидний үйл ажиллагаанд бас хэрэгтэй байгаа. Түүнээс гадна энэ олон хүмүүсийн уран бүтээлчдийн сайхан зургууд өдөрт бас өөрийн чинь нүдийг баясгах юм шүү гэдгийг хэлмээр байна. Мөн дараа нь бид нар байгалийн гэрэл зургуудаа бас ингэж нэгтгсэн дахиад нэг Instagram хуудасаа удахгүй нээх юм байна. Ерөнхийдөө үйл ажиллагаагаа бас олон нийтэд хүргэж танилцуулахад Instagram-ыг нэлээд бас түлхүү ашиглая гэсэн зорилготой байна. Тэгэлгүй яг сүүлийн үеийн залуучууд бол ерөөсөө баг Facebook-ээсээ илүү Instagram дэх байд юм шиг үлээ шүү дээ. Харин Instagram айгуу тийм цэвэрхэн орчин л тоо. За тэгэхээр сүүлийн жилүүдэд гадны гэрэл зурагчид, гэрэл зургийн мастерууд Монгол оронд нэлээд их зочлох болсон. Тэгэхээр Зоны Тимоти Аллен байна, Даниэл Карданов. Нөгөө нэг хэдэн жилийн өмнө нэг Сингапур хосод Монголд ирээд хөрмийн зураг авахуллаа гэдэг нэг бөөн сүр болоодсэн. Тэрийг авч ирсэн тэр Муу медиа гэдэг агентлагийн захирал тэр Эндрю гэж зурагчин залуу байна. Тэгэхээр одоо ингээд одоо шил ган үлзгийн хувьд бол тэгэхээр тэр өмнө говьд Карданы зураг авалтын үед очицсан явж исэн. Тэр Эндрютэй бол нэлээд хэдэн жил явсан баг те. Би ч гэсэн бас нэг тэрэлжид зураг авалт хийж явах үед бол очиж тэр Эндрюгийн ажилтай танилцж, өөртөө танилцж ийсэн. Тэгээ ерэн зүгээр ингээ анзаарч байхад Монголын гэрэл зурагчид бол яг одоо техник хэрэгслийн хувьд бол гадныхнаас бол нэг дутаад авахгүй. Бараг зарим нь бол илүү техник хэрэгсэлтэй ч болцсон байгаа баг. Тэгэхээр бусад нөгөө одоо ажилдаа хандах хандлага гэх юм уу сэтгэлгээ гэдэг тал дээрээс ер нь тийм ялгаа анзаарэгддэг. Тэгээ өөрийн чинь түрүүн одоо ингээд нэр дурдаад байгаа
гадны гэрэл зурагчтай бол бүгдээрээ тэнд хамтарч аялсан, зураг авсан. Гэхдээ энэ нөгөө бизнесийн гэхээс илүү суралцах тэр хүмүүс суралцахын тулд би нэлээд хамтарсан. Тэр Даниэли дээр гэхэд 5 дахь ороо би ажиллаа тарангуудаа шууд хотоос гарч тохиод 800 км шүнжин давхиад өглөө нар мантахаас өмнө тэднийг олж авч нөгөө зурганд нь хамт гарч яг гадны зурагчид яаж ажилладаг юм бэ гэдгийг харсан. Тэгээд амралтын 2 өдөр тэнд тэднэртэй хамт гэрэл зураг давж байгаа тэр процессыг харж суралцчаад ахаад ороод шүнжэнгөө давхсараад нэгдүгээр өглөө би буцаа ажилдаа орчихсон. Яг энэ шиг гэрэл зураг суралцахын тулд бол гадныхантай нэлээд хамт явдаг. Сайн чи ч гэсэн тэр нөгөө муу медиагийн дээр очиод тэднийг үйл ажиллагааг нь хараад явчихна гэдэг чинь бид нэр гэрэл зурагчтай хувьд бол суралцах процесс байт юм а гэдгийг бол чи өөрөө мэдж байгаа тийм ээ. Тэр хүмүүсээс сурах юм бол байлгүй ах уу техник хэрэгсэл адил төстэй ч гэсэн маш их юм сурч авч байгаа. Хоёрдугаар тэр хүмүүс ингээ хараад хахад ажилдаа хандж байгаа хандлага маш өөр. Төлөвлөлт нь маш өөр. Маш нарийн тооцоолдог. Нараа тооцоолно. Одоо цагаагаараа тооцоолно. Зурганд орж байгаа хүмүүсээ тооцоолно. Өөрснөө ямар зураг авахыг хүсэж байгаа тэрэндээ нэлээд анхаарал өгдөг байгаа. Хоёрдугаарт одоо Монголын нүүдэлж байгаа ахуй соёл дээр тулгуурласан гэрэл зургуудыг маш соргогоор харж чаддаг. Соргог анзаарч чаддаг байхгүй юу? Бид нар одоо жишээ нь тэрхээ баригдмал эсвэл байн хажуудаа байдаг болохоор тоодгүй тэр зүйлийг тэр хүмүүс чөлөөтөө тийм сэтгэж бүтээлчээр харж үйл ажиллагаагаа чиглүүл зургнуудаа тийм өрөвдөлтөд авч байгаа нь бол маш сонирхолтой санагддаг. Тэр хүмүүсээс бол ер нь цааш ч гэсэн энэ гадны зурагчдыг эрэгт олонд нь уулзаж их бага хэмжээгээр суралцах нь бол зайлшгүй. Одоо залуучууд ч гэсэн бусдаа сая үсээ суралцж ижил үр дүн гарна гэдгийг бас ойлгож явах хэрэгтэй. Тэгэхээр нүүдэлчин ахуй гиснээс гавлцгийн хувьд за одоогийн монголчуудын за одоо 10 жилийн өмнөх одоо эхний аяллуудын үед монголчуудын одоо хөдөөний байгальч байт юм уу хөдөөний одоо манай нүүдэлчин ардуудын амьдралын соёлтой ахуй за өнөөдрийн ахуй хоёр бол нэлээд өөрчлөгдсөн байгаа шүү дээ мэдээж за одоо бол баг одоо хуучин айл болгоны гадаа нэг мотоцикл байдаг байсан бол одоо бол баг айл болгоны гадаа нэг портертэй нэг 5 антим бол зоолттой байдаг шхуу болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг яг байгаагаар нь өөрийнхөө уран бүтээл тусгаж байна уу? Эсвэл ерөнхийдөө бас нэг баг зэргийн зохиомж хийгээд жоохон тийм уран сайханлаг болгож байна уу? Яг хоо хот хөдөөгийн ялгаа бол одоо ер нь нэлээд өндөр түвшинд ойртсон шүү дээ. Багасч байгаа. Хожуу эхлээд явж байхад бол интернет хуудасгүй засмал замгүй те нэлээ одоо хоол идэх газар ч олддгүй шахуул байсан бол одоо бол энэ бүгд бараг л малчны хотонд засмал зам очихоор л болж байна. Маш өөрчлөгдөж байна. Гаднаа одоо порт руу ятгаа 200 сойдсон малчин айлууд нэлээ олон болцсон. Интернетээр орж байна. Бүх хүмүүс нь Facebook, Twitterтэй болж байна. Мэдээлэл өсвөл хоцрогой байцсан. Яг тэр чинээгээр энэ хүмүүсийн нэг амьдралын хэм маяг маш өөрчлөгдөж байгаа. Монгол ахуй нь өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор байгаагаар нь бол нэгдүгürt бид нэр гэрэл зургаа бий болгож авч эхэлж байгаа. Хоёрдугаарт би одоо уран бүтээлч хүний хувьд өөрийн гэсэн бас хүсдэг, тэмүүлдэг те зориг байгаа. Тэрнийхээ дагуу аль болох одоо нүүдэлж ахуйг цэвэрхэн бас аятайгаар харагдуулахын тулд зарим тохиолдолд зохион байгуулж өөрчлөх үе гардаг. Жишээ нь нэг гомор унтсан залуу жинсийн актаа явж байвал танд гоё дээл байна уу ч гэдэг юм уу. Эсвэл одоо ийм савчтай малгайтай явж байгаа тохиолдолд танд гоё ийм шилэп малгай байна уу. Ингүүл манай зураг одоо бидний зураг илүү гоё болох юм ач гэдэг юм уу те. Янз бүрээр нь өөрчилж авч үздэг. Гэхдээ л хичүүлтэй тэр бол одоо бол дээгэн үед бол бараг л байгаагаар нь дарахад л час гэж явдаг байсан бол одоо ер нь байгаагаар нь дарахад Монгол нүүдэлж авах харагдахад харьцангуй багасч эхэлж байгаа. Ер нь тэгээд амьдралын юм аяг өөрчлөгдөж байгаагаас болоод нүүдэл судалж гэсэн өөрчлөгдөж байна шүү дээ. Одоо бол баг айлууд нүүхэ болцсон. 2-3 газар гэр бариад модон байшингуудаа бариад орхигдсон. Тэгэл за одоо өвлжөндөө нүүе гэж намаржаанд суудлахад гэрээсээ гараад нэг хэдэн хувцас юм дээр баглж машинаар давхаал орчиж араас нь хүүхч ухт нь юугаа малаа туугаар тэрдэг тэр өвлжин дээр гэр нь аль хэдийн бариатайгаа байждаг. Тэндээс хаварж руугаа цусн руугаа нүүхт болгонд яг л тэгэл яг саяных шиг тийм процессор явчихдаг алдсан. Аюу сонин юм өөрчлөгдөж байгаа шүү дээ.
Тэгэхээр магадгүй зүгээр одоо энэ өөрчлөлт маань бидний энэ үлдээсэн зурган дээрээс магадгүй бидний өөр хойч 100 жилийн дараа харахад бас л одоо 2020 оны үеийн монголчуудын нүүдлийн соёл гэл магадгүй бас гараад ирж болно шүү дээ, тийм үү? Нөгөө хамаг бүхэн шороомтой арилахад гагцгүй гэрэл зургал үлдэнэ гэдэг шиг. Гэрэл зургал түүхийн маш том одоо үнд зүйл багхгүй. Маш том их сурулж болж хадгалагдж байгаа тийм зүйл. Тийм болохоор их баг гэлтгүй бүх хүмүүс одоо түүхээ бүтээж байгаамаа гэдэг хутгуунаараа гэрэл зурагт бас үнцэнтэй хандаараа өөрсөндөө байгаа тэр нандин гэрэл зургуудаа бас айгүй сайн хадгалж хамгаалаарай л гэж хүсмээр шүү дээ. За, өөр сонир сайхан юу байна? Өөр сонир юу бах вэ? Тэгэл их л юм хийж जैन. Гэртээ одоо ингээл сууж байгаа ирнэл завгүй шахуул өдрүүд өнгөрчих гээд шүү дээ. Ямар ч лсэн тийм нөгөө байнгын хэвтэй байрлалаар баймааргүй байна. Өдөр нь компьютерээ авахаал ингээл түрүүний хэлсэн ажлуудаа хийж байна. Ер нь тэгэл нэлээл үр бүтээлтэй байчих гэж л үзэж шүү дээ. Зөв. За. Сайн ч гэсэн үр бүтээл чи ч гэсэн үр бүтээл нэлээд сайтай байх шүү дээ, тэ. Одоо ингээл намайг хэлтгүү чи зургийн анзлал сууж л авах. Бид нар чинь нөгөө давуу тал нь тэр шүү дээ. Компьютер байгаа л бол юмнуудаа хийж болдог, тэ. Онлайнаар заавал гүйж гараал тэнд юм хийгээд авах ш. Компьютерийн хардал суучих юм бол юу ч хийж болдог. Тийм ажил мэргэжил болохоор бидэнд бол ялгаа авахгүй байгаа гэдгийг бол харж байгаа шүү. За ингэж дуусах байлаа. За тэгээ. За тэгэхээр баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань гэрэл зурагчин Ган Үлзийн найз маань оролцлоо. Тэгээд амжилт хүсье. За үзэгчтэй болон эрхэм найзад хамгийн сайн сайхан бүхнийг эрүүл энхийн дээдийг өсгий өрөөё. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.